12 сарын 25-нд Есүс Христийн мэндэлсэн өдөр буюу Крисмасын баяр тохиодог. Ихэвчлэн 12 өдрийн туршид үргэлжилдэг тус баярыг Христийн шашинд итгэгчид болон уламжлал маягаар асар том зар үрээтэйгээр дэлхийд даяар тэмдэглэсээр ирсэн билээ. Эрхэмсэх ноён таадагтай нараа, танд шинэ он, шинэ жилийн мэндийг хүргэе. Өнөө шөнө бид зул сарын баяртай холбоотой үлгэр томгийн талаар ярилцах болно. Та тухлан сууж, таалан сойрох нь. Энэ бол Новембер. Гиген Николас, Гиген Ник, Христийн мэндэлсний баярын эцэг, Крис Гринл, эсвэл бидний сайн мэдэх өвлийн өвгөн гэх мэт олон нэршлэр дурддагддаг зул сарын баярын хамгийн чухал хүмүүсийн нэг бол яалтчгүй Санта Клаус юм. Түүний зорилго маш энгийн. Тухайн жилд сайн байж чадсан багчуудыг унтаж явахаар нь гацуур модны хонорд бэлэг үлдээдэг. Түүнийг ирэхээс өмнө та нэг аяг бүлээн сүв, нэг аяг жигмэг бэлдэж тавиад унтах хэрэгтэй. Болохацах талаар бодоод ч хэрэггүй. Ганцхан шөнийн дотор нисдэг цаа бугнуудынхаа тусламжтайгаар дэлхийг бүтэн тойрдог гэлцдэг. Хязгааргүй бэлэг багтдаг улаан шуутай болон тэдгээр бэлгийг үйлдвэрлэдэг эльфүүдийг дурдахгүй өнгөрч болохгүй биз. Сайн байж чадсан өгөнд ордог хүүхдүүдийг Санта Клаус шагнаж бэлэг өгдөг бол харин эсэргээр муу байсан хүүхдүүд яадаг юм болоо. Хэрвээ чи өөрийгөө муу байсан гэж бодож байгаа бол Крампусын талаар мэдхэд илүүдэхгүй юм. Крампус гэх нэршлэн герман хэлний Крампен буюу савар гэсэн үгнээс гаралтай. Айлфын нуруутай хэлэлдэг улсуудад Крампусын томог Санта Клаусаас дутхааргүй чухал дүр юм. Тэрээр хагас хүн хагас ямааны ирлээс бөгөөд харагдах байдлаараа сатантай тунд өстэй. 12 сарын 5-ны шөнө Крампус сахилгагүй хүүхдүүдийн гэрээр орж гинжээр ороолгож хязгааргүй зүйл багтдаг шуудаан дахин авч оддог хэмээн хүүхдүүдийг айлгадаг байна. Крампусын домог тийм ч алдартай биш ч гэлээ зул сарын баярыг улам бүр сонирхолтой болгохын тулд зарим орнууд одоо хүртэл тэмдэглэсээр байгаа юм. Шинэ жилийн баяр бол бүхий л зүйл шинээр эхлэж байгаагийн бэлэгдэл. Үүнийг бэлэгшээгээд шинээр ойсон эсвэл шинээр худалдаж авсан хувц өмсгийг хүмүүр ирмэлцдэг. Тэгвэл Исландын ардын аман зохиолд хэрвээ зул сарын өмнөх өдрийн шөнө цасан шуурга болвол Юли хэмээх аврах том муур хамт ирдэг. Айл болгоны цонхоор шагааж зул сарын баярыг хүндлээгүй шинэ хувц өмсөөгүй хүмүүсийг барьж иддэг байна. Зарим их сурвалжид хүмүүсийг биш зүгээр хоолыг булааж иддэг хэмээн өгүүлж. Мэрил Вайт буюу цоохор морь. Зул сарын баярын өмнөх шөнө өгсөттэй ордны өвөө таалгыг морь багтах хэмжээнд ярж хүмүүний ертөнцөд айлчилдаг хөрөн цоохор гүү байдаг гин. Тэрээр амьд байгаа хүмүүст өөрийгөө оршин байгаа гэдгийг батлан харуулахын зэрэгцээ шүн дундаас үүр цай хүртэл шогшиж эхэлдэг. Түүний цорын ганц зорилго бол танаа гэрт хуралдсан баярын уур амьсгал болон сайн энергийг сорж авах явдал юм. Тиймээс та гэртээ яасан ч түүнийг оруулж болохгүй бөгөөд орох гэж оролдохдоо түүнийг айлгах, зочоох, зохих гээд хэрэггүй. Зүгээр л хаалхаас сайн гихч нь хаагаад хараагүй мэд царайлахад л болно. Зарим газар энэ мориноос сэргийлэхийн тулд модон морин дээр давуу өглөх домын арга хэрэгэлдэг байна. Крисмасийн баяртай холбоотой Исландын хамгийн алдартай дүрүүдийн нэг бол Грила юм. Тэрээр хүний маханд дуртай бөгөөд ялангуяа хүүхдүүдийн маханд бүрж илүү дуртай гин. Байнга өлсөж байдаг учраас үүнийгээ дагаад сэтгэл санаа нь үргэлж тогтворгүй болчихдог. Тиймээс жилд нэг удаа уулнаас бууж ирэхээр хатсан жаалуудыг хулгайлж эхэлдэг. Эцэг эхийнхээ өгөнд ордоггүй хүүхдүүдийг хулгайлахад илүү амархан байдаг учраас ихэвчлэн муу хүүхдүүд түүний хамгийн дуртай амттангаар сонгогдох нь илбэг байдаг. Пилсникл. Герман, Пенсильвани, Голландд зул сар болохоос 2-7 хоногийн өмнө их цэвэрлэгээ хийдэг уламжлалтай. Учир юу вэ гэвэл зул сарын өмнөх өдрийн шөнө Пилсникл айл болгоноор орж цэвэр цэмцгэр багаагийн шалгадаг бөгөөд бохор заван байгаа айлын гэрийн гишүүдэд агсан тавьж саван мотор ташуурдаг их томогтой. Польшийн аратан өхөр дуруу. Тэрээр зул сар гэхээс илүү ургац ногоо арвин ургахыг бэлэгддэг. Өвлийн улирал эхлэхээс дуусах хүртэл эрх хүний хүч чадлын бэлэгдэл, найр наадмын хорхойтон, бүжиг наадмаар цангагч нэг зүйлийн бух юм. Хаана л найр наадам болж байна тэнд туран хүрэлцэн эрхэн дамжиггүй. Түүний өв салгаараа хаа байсан хавраас өвөл дуусах хүртэл үргэлжлэнэ. Тур химээх устж үгүй болсон үхрийн нэг төрөл зүйлээс өвлийн улирлын тогшин савдаг болтлоо дэвшиж, ургацын баярт нөлөөлөх чадaltaй гэлцдэг. Польшууд зул сарын баярын өмнөх өдөр туран зориулан арх сарахад эдэн ундаа бэлдэж тавьдаг. Ингэснээр дараа жил ургац арвин хангалуун байх бөгөөд энэ нэг төрлийн шашны холбоотой зүйл юм. Хэрв танд манай бичлэг таалагдсан бол лайк болон subscribe дарж биднийг дэмжээрэй. Энэ хүртэл үзэж дуусгасан танд маш их баярлалаа. Танд шинэ жилийн мэндийг хүргэе.